Хангул дүүргийн био асралт өрхийн эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэх хугацаанд хийгдсэн шилэн ажлуудыг танилцуулъя. Манай хамт олон улс орны нийгэм эдийн засаг, амьдралын өөрчлөлт, даяарчлалын эрен үед иргэдэд үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээлтэд чирэгдэл бууруулах, нөөц боломж, цаг хугацааг зөв төлөвлөх, магадлангийн шалгуур үзүүлэлтийг гүйцэтгэн хангах зорилт тавин хорооныхоо 1739 өрхийн 6556 хүн амд тусламж үйлчилгээг үзүүлэн амжилттай ажиллаж ирлээ. Өрхийн эрүүл мэндийн төв нь амбулаторийн үзлэг, лаборатори, сэргээн засах болон уламжлалт эмчилгээ, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сувилхүй болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, мөн ахмад настан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар тус эрүүл мэндийн төв нь удирдах ажилтан 1, их эмч 6, сувилагч 2, нийтлэг үйлчилгээний ажилтан 3, гэрээт ажилтан 4 зэрэг 16 орон тоогоор ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сайн туршлага арга хэмжээндээр шалгарсан эмнэлгүүдийн хэрэгжүүлж болох сайн туршлагыг өрхийн эмнэлэг дээрээ тогтмол нутагшуулж байна. Өргөдөл гомдлыг иргэдээс 13 цэг имэн, цахимаар, амаар, бичгээр, санал хүсэлтийн хайрцгаар 7049 2135 9913 1560 утсаар Facebook пэйжээр хүлээн авах боломжтой. 2022 онд 2, 2023 онд 2, 2024 оны эхний 8 сард нэг иргэнээс гомдол гарсныг судалж шийдвэрлсэн байна. Харьцаа хандлагатай холбоотой гарсан гомдлын дагуу ёс зүйн багийн гишүүд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харьцах ёс зүй сэдвээр ажлын байрны 3 удаагийн сургалтыг зохион байгуулж явуулсан. Өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн хөрөнгөөр зарим засвар хийсэн. Хүүхдийн үзлэгийн өрөө, дархлаажуулалтын өрөө, сургалтын өрөө, гэр бүл төлөвлөлт, эмэгтэйчүүдийн өрөө, шүдний өрөөг тогтчулсан. Сургалтын өрөөнд 10 сая төгрөгийн төсөл бичиж шүдний өрөөг Солонгосын шүдний Юн Интаг эмнэлгийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй мод тарьсан, үндэсний ногоо тариалсан. Гэдэг чаргал дуусан цайлган дэлхий амьдран гимэн учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн уршигэн үгэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа Арван 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүд усан давтсан 100 гаруй иргэдийн нүүлгэн шилжүүлэх болон тандалтын үйл ажиллагаанд оролцсон. Үерийн нөхцөл байдалд яаралтай тусламжийн нэг баг ажиллаж, 3 хүнд даралт буулгах, 2 хүнд нуруу үе мөчний өвдөлт намдаах, зүрхний өвчтөд 1 хүнд өвчин намдаах эмчилгээ хийж, 1 хүнд өвчтөн хангуул эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжид хүргэсэн. Манай хамт олон эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлж,
эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулан магдлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж чанарын ахиц дэвшлийг гарган ажиллаж байна. Хүн болгонд хүний сайн чанар газар бүр давуу тал байдаг. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Чанарын хөгжил хамтдаа.